Манай компани нь кофе шоп болон энэ чиглэлээр бизнес эрхлэх гэж байгаа. Та бүхэнд кофений машин, кофе ботлогч, бүгд найрамдах солонгос улсад үйлдвэрлэсэн блендер, ус цэвэршүүлэгч зэрэг тоног төхөөрөмжүүдийг Монголд хамгийн их хямд үнээр худалдаалж байна. Мөн арабика, дээд сортын 3 мөрийн холцтой кофений өр болон бусад дагалдах материалуудыг худалдаалж байна. Бид кофегоо нөөцөлж хадгалдаггүй. 7 хоног бүр шинэхэн үрийг хэрэглэгчдэд шууд нийлүүлдгээрээ давуу талтай юм. Бид урт хугацааны хамтын ажиллагааг танд санал болгож байна. Өглөөний мэнд үзэгчдээ та бүхэн сайхан амарцгаасан уу? За өглөө бүхэн эрхэм хүндтэй зочдыг студийнхаа зочны хоомроос уулзуулдаг нэвтрүүлгээ за ээлжид дугаараа үзэгч танд хүрэхэд бэлэн болсон байна. Манай студид өнөөдөр за Солонгос эмнэлэг зуучлалын байгууллагыг танилцуулахаар за гадаад өвчтөн буюу Монгол өвчтөн хариуцсан зөвлөх мэрэгжилтэн оюун эрдэнэ урагдсан ирээд байна. Оюукатаага бас студидтэй уулзж байгаадаа батаатай байна. Баярлалаа. Тэгэхээр саяхан миний хувьд бас бүгд найрамдах Солонгос улсыг ажил хэргийн шугамар зориод ирсэн. За тагээ энэ цаг мөчтөө бас яг нэвтрүүлэгтэй бас хамтдаа байгаа үзэгчд маань бүгд найрамдах Солонгос улс руу эрүүл мэндийн шалтгаанаар болоод гоо сайхны одоо үйлчилгээ авахар зорих гэж байгаа бол бас нэвтрүүлэгтэй маань анхаарлаа хандуулан хамт байгаарай гэж хүсмээр байна. Учир нь бас яг энэ төрлийн одоо зөвлөх үйлчилгээг оюукагаас аваад тэгээд Солонгост бас яг энэ төрлийнхаа одоо өөрийнхөө сонирхчсан үйлчилгээг одоо сэтгэлд ханамжтай одоо маш таатайгаар хүлээж аваад ирсэн байгаа учраас энэ одоо мэдээлэлээ нэвтрүүлгээрээ дамжуулаад хуваалцахыг хүслээ. Өргөцсөнд баярлалаа. За баярлалаа. За оюукатаага кофегоо онгаа хоёлаа ярилцсанаа. Бид нэвтрүүлэгтээ өргөцсөн зочид бүрийг кофе юм уу цайгаар дайлаад ярилцдаг. За өнөөдөр оюуката кофе бэлтжлээ. За баярлалаа. За юун төрөн яг миний сонгож үйлчлүүлсэн Солонгос эмнэлэг зуучийн байгууллага Конган-ийн буюу эрүүл хүн гэсэн ураатай энэ байгууллагынхаа танилцуулгыг хүргээч. За нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд их баярлалаа. За манай байгууллагын хувьд гэх юм бол одоо бүгд найрамдах Солонгос улсын аяж жуулчлалын эйженси гэдэг төрийн өмчит байгууллага Монголд бол байдаг байхгүй юу? Тухайн одоо байгууллагын маань харьяа байгууллага. Тэгээд Солонгос байгаа топ их сургуулийн эмнэлгүүдтэй бас гэрээ байгуулсан одоо хамтрагч байгууллага гэж явдаг л да. Тэгэхээр ямар нөхцөлтэй байдаг вэ гэхээр Монгол өвчтөн маань одоо ямар нэгэн эрүүл мэндийн шалтгаанаар эсвэл гоосныхаар KBT одоо чиглэлээр ч юм уу эсвэл хараад тэглэхээр ч гэсэн манай байгууллагад хандаад тухайн одоо эмнэлгүүдийн мэдээлэл одоо эмч нарын профайл яг энэ мэс заслыг хэлэх юм бол ямар төлбөртэй болох вэ? Ямар хугацаа хэрэгтэй болох вэ? Ер нь бол одоо энэ өвчин маань яг идэх юм уугүй юу? Эсвэл гоо сайхны чиглэх юм бол ямар төрлийн үйлчлэгийг бий аваад ямар үр дүн одоо хүлээх боломжтой юм бэ гэдэг мэдээлэл манай байгууллагаар дамжиж авдаг байгаа. Тэгээд бид нар эмнэлэгтэйгээ одоо хамтран ажиллагч байгууллага учраас би бол нөгөө эмнэлгүүдээс цалинжаад яг ажилтан шиг явдаг гэсэн үг л дээ. Тийм учраас нөгөө үйлчлүүлэгчээс Монгол үйлчлүүлэгчээс ямар ч төлбөр авдаггүй гэдэг нь бас давуу талтай. Зуучлалын төлбөр бол байдаггүй гэсэн үг. Тэгээд энэ гоё үйлчлэгийг бас илүү олон хүмүүс мэдээсэй гэж хүсээд энэ нэвтрүүлэгт бас орохоор болсон байгаа. Тэгээд миний хувьд болохоор Солонгост яг 13 жил амьдрахтаа түүнийхээ 10 жил их сургуулийн эмнэлэгт дандаа орчуулагч хийдэг байсан. Ерөнхийдөө энэ топ дэлхийд хүлээн зөвшөөрсөн маш олон эмнэлэгт орчуулагчаар ажиллаж байсан л да. Хамгийн сүүлд гэхэд Корея их сургуулийн эмнэлэгт орчуулагч байсан. Өмнө нь Сүнчаны их сургуулийн эмнэлэгт координатор гэж байсан. Координатор гэдэг маань өөрөө ганцхан орчуулагч биш, тухайн хүний нөхцөл байдал бүх зүйлд нь туслалцаа үзүүлдэг. Одоо замчлагч гэж ойлгоход болно л да. Тэр ажлыг хийжсэн болохоор одоо ингээд буцаагаад нөгөө залгаад Монгол талаас ингээд хийхээр бас хүмүүстэй илүү хөрсөн, илүү одоо зөв үйлчлэгийг санал болгож чаддаг гэж бас өөрийгөө бодож байгаа. Координатор гэдгийг би одоо илүүтэй зөвлөн туслах үйлчилгээ буюу сэтгэл зүйчийн үйлчилгээг илүү өгөх юм байна да гэж маш их ойлгож авсан шүү дээ. Тэгээд оюукагийнхаа яг энэ одоо хоримтлуулсан туршлага болоод олон жилийн үр дүнгийг нь хараад таны одоо яг зуучин байгууллагыг сонгож үйлчлүүлсэн юм аа. Тэгээд тэрэндээ ч таатай байна. Баярлалаа. За бүгд найрамдах Солонгос улс руу явахын тулд бид нар маш олон зуучин байгууллагуудыг судлах шаардлага гардаг. За тэгээд хэр ихтгэлтэй вэ, найдвартай вэ, одоо хэр одоо туршлагуудтай байдгийг, ямар кейсүүд байна те өмнө нь одоо зуучин байгууллагаараа дамжуулж одоо эмнэлгүүд рүү за гоо сайхны одоо үйлчилгээг авахулсан
гэд. Тэгээд яг энэ одоо судалгаа хийх явцад Солонгос эмнэлэг зуучийн Конган Ин гэдэг яг энэ байгууллагатай учирсан таатай байгаагаа бас дахин хэлмээр байна. Манай үзэгчид ч гэсэн яг ийм үйлчилгээ авахаар зорж байгаа, судалж байгаа бол одоо оюутантай холбогдоход л одоо бүх зам жим нэгдээд өгөндөө тэр одоо гүүр гарцсан болоод өгнө гэж бас хэлэхтэй таатай байна. Миний хувьд ч гэсэн бас нөгөө хүнд туслах одоо тус дотор өвчтөй хүнд туслах бол хамгийн одоо чухал зүйл байдаг. Одоо хамгийн том буйны нэг гэж боддог. Тийм болохоор ингээд хэдий миний ажил ч гэсэн би ингээд өөрөө хийж байгаа зүйлдээ маш их баяртай, одоо маш их хүслээр тусалдаг. Зарим маш хүнд тохиолдлоод одоо хавдар сонсчоод, дөнгөж уншаа сонсчоод ингээд уйлаад манай офис дээр орж ирэх хүмүүс ч гэсэн байдаг. Тэгээд тэр бүх хүмүүстээ бас яг таны хэлсэнчлэн сэтгэл зүйч гэдэг шиг ер нь бол одоо энэ даваагаа даваад илүү сайхан амьдрах боломжийг одоо өгч байгаа. Хүн одоо ингээд нэг англи үг гэдэг л да одоо газар хүртэл доошоо унсан бол түүнээс доош буух газар байхгүй. Зөвхөн танд өөдөө явах зам л байгаа. Тэгэхээр яг юм хүнд хэцүү байдлаас гарах ганцхан л зам байгаа. Тэр бол эмчлүүлэх юм. Эмчилгээний тухай мэдээлэл одоо тэрэндээ илүү анхаарцгаая. Муу юм битгий бодоо гэд энэ талаас нь бас хүмүүстэй хэлдэг болохоор бас арай жоохон дэм болоод байгаа мó гэж боддог. Хэдий миний чадж байгаа зүйл жоохон цөөхөн ч гэсэн одоо чадхаараа л ер нь хичээж байгаа дөө. Маш том туршлагатай эмнэлгүүдтэй бас хамтын ажиллагаатай учраас очоод аль эмнэлгийг сонгох нь харин үйлчлүүлэгч юм бас тий өөрийнх нь шийдэх асуудал юм байна гэж ойлгож авсан. За тэгээд танай одоо зуучин байгууллагатай учирсан бас нэг шалтгаан маань эрүүл мэндийн вакцины шинжилгээнд орж чадсан. За тэгээд мэдээж одоо дэлгэцэнд ил гарч одоо сэтгүүлчийн ажил хийдэг учраас бас гоо сайхандаа анхаарах нэг шаардлага байдаг. За тэгээ энэ үйлчилгээгээ ч давхар авч чадсан. Тийм гол нь юу хэлэх гээд байна гэхээр зөвхөн одоо хүнд хэцүү үед заавал тулгарсны хойно биш тий. Өмнө нь урдчлан сэргийлээд вакцины бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой юм байлээ шүү гэдэг бас хоёлаа давхар хэлээ тий. Одоо нөгөө бараг л нөгөө нэг пүрүүс унж үзээгүй хүн байдаггүй гэдэг шиг нэг гэр бүл дотор хавдаргүй хүн одоо ер нь бол цөөхөн болчиход байна шүү дээ. Хуучин бол нөгөө мдээгүй байж байгаа л одоо ингээд шалтгаангүй тохиолдлуудыг гэсэн бол одоо хүмүүс энэ өвчнөө илрүүлж нэгдүгээр шатанд нь мэдэх юм бол 100% ер нь эдгэрэх боломжтой байдаг байхгүй юу. Тэгэхээр дээрэс нь одоо шүд хүртэл ингээд жоохон өвдөж явах үед жижигхэн ламп хийгээд болцдог бол удаан хугацааны дараа тэр бол эмчилгээ маш томордог шүү дээ. Тийм болохоор одоо хүмүүстэй хамгийн захиж хэлэх юм жил болгон бүтэн биеийн онцлогоонд заавал орж явах хэрэгтэй. Солонгос бас та өөрөө ч гэсэн мэдж байгаа бах үүний хувьд Монголтойгоо ер нь бол ойролцоо бол байдаг. Тийм болохоор аялаж зугаалаад явахдаа өөрийнхөө гоо сайхан дээрэс нь эрүүл мэндэд бас анхаарах боломжийг олын Солонгосын эмнэлгүүд бол харьцангуй ойрхон тий ойрхон дээрэс их таатай бүгдээр л K-pop дуртай болсон. K-beauty би саяхан бас одоо энэ KTO гэдэг аялал жуулчлалын корпорациас зохион байгуулсан K-beauty фестивалд оролцоод ирсэн байгаа. Энэ фестивалд манай Монголын инфлюенсер эмэгтэйчүүд бас нэлээд олон танил бүсгүүчүүд оролцсон. Бид нар болохоор яг зуучлалын байгууллага гэдэг утгаараа тухайн хүмүүс маань энэ рүүтээр явхад тохиромжтой байна уугүй байна уу гэдгийг одоо чеклэх үүднээс одоо fam tour хийгээд ирсэн байгаа. Тэгээд эмнэлгүүдтэйгээ мэдээж бас гэрээгээ байгуулад Монгол өвчтнийг ингээд та нар өгвөл зүгээрэн тэгээд та нар өгвөл зүгээрэн гэдээ бас ингээд өөрчлөх зүйлсүүдийг бидний үгийг маш сайн сонсдог байгууллагад байхгүй. Тэгээ өнөөдрийн дугаараар болохоор бид нар Линжан эмнэлэг дээр очсон түүхээ одоо яг ийм процесс болоод идэв шүү гэдгээ та нарт харуулахаар ирсэн байгаа. Өмнө нь бол ерөнхийдөө гоо сайхны одоо нөгөө сэтгүүлч гэдэг утгаараа одоо том ажилбарт бол орох бол шаардлагагүй. Угаас өөрөө айгүй үзэсгэлэнтэй болохоор гоо сайхны бизнес л шаардлагагүй. Зүгээр арьсаа жоохон илүү гэрэлцээ эрүүл болгоё. Гэхдээ бас байнгын зураг авалттай учраас улаах хөхрөх тийм асуудлууд бол хэрэггүй. Би ингээд зүгээр энэ удаа ийм үйлчлэгээ авмаар байна гэд таны үйлчлэгээ авчаад бол ирсэн байгаа тий. Тэгээд Солонгос бол угаасаа дэлхийн нийтийн хэмжээнд яг beauty гэдэг талаа бол номер 1-т орсон байгаа. Ер нь сүүлийн жил одоо өнгөрсөн жил Монгол улсаас Солонгос улсыг зорин үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн тоо 25 мянган хүн байсан. Тэрэн дотроо арьсны үйлчлэгээ авсан хүмүүс буюу одоо энэ арьс одоо лазер байна уу тий тарилгач байна уу ийм үйлчлэгээ авсан хүмүүс тэдний бараг
70-80%-ыг нь эзэлж исэн маш их авдаг байхгүй юу. Мэдээж хүнд өвчнүүд бол очиж байгаа. Гэхдээ тэр хүний тоо бол арай цөөхөн. Илүү хүн очсон л бол нэг арьсны эвсэлгээ авчаад явдаг болчихсон юм шиг байлаа. Дээрээс нь мис заслаар биш ингээд байн гарчилгаатай байна гэдг нь болохоор илүү тренд болоод байгаа сүүлийн үед. Одоо ингээд бүр ингэж муудахаас өмнө яг өөрийнхөө байгаа цэг дээр нь тогтоогоод тэндээсээ илүү залуужууд явах нь илүү гоё гэдэг ойлголт бас гарчихсан. Тэгээд манай K-pop-ийн одоо тэгэл мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд аль жаахан байхад л хөрх анаас одоо ч гэсэн бие болоод хүү. Тэр хүмүүс маань яагаад тийм гоё байгаад байгаа шалтгаан нь мэдээж бас энэ арьс арчилгааны үйлчилгээнээс давуу талыг мэдэрч байгаа гэсэн үг л дээ. Бас л нэг гоо сайхны нэг төрлийн урьдчилан сэргийлэлт гэж болсон тий. За өмнө нь бол бид нар тарилга юм уу лазер аппаратанд орсныгоо хин нэгнээс бас магадгүй нууцлдаг байлаа хүмүүс тий. Одоо л гой сайхан үйлчилгээ аваад үр дүнг мэдэрсний ард үнэхээр одоо бүх хүн гой сайхны мэдрээсээ гой сайхны хадгалаасаа гэдэг үгнээс хуваалцмаар санагддаг. Энэ бол одоо нууцлаад ах асуудал биш болсон. Үйлчлэгээ аваад одоо ингээд үр дүн нөрөн дээр маань гялалцаал харагдаж шүү дээ. Үнэхээр одоо солонгос бүсгүйчүүд, охтууд ихэвчлэн за охтууд ч гэлтгүй ерөөсөө эрэгтэй эмэгтэй хүйс ялгалгүй яг ийм үйлчилгээнүүдийг үргэлж авдаг юм байна. Тэгээд хүнд будалтуудыг хийдэг юм байна. Тэгэхээр арьс нь үнэхээр тэр гэрэлтсэн тэгээд нэг ийм эрүүл тэгээд давхар нөгөө хөгшрөлт өрчлөөс гэдгийг үнэхээр бас тэнд олж харсангүй цөөхөн харлаа. Үнэхээр насны хувьд бол мэдээж одоо 80 ирэх хүрсэн хүмүүсээс бол олж харсан л та. Одоо залуучуудын хувьд энэ гоё байх боломжуудыг үнэхээр олгосон газар юм аа. Тэгээд эмчтэй уулзаж зөвлөгөөг авсан. Тэгээ өөрийнхөө арьсан дээр тулгарч байгаа бэрхшээлүүдийг сонслоо. Тэгээд надад тохирсон үйлчилгээнүүдийг нэгэн удаагийн оролтоор ямар одоо үр дүнг харуулж болох вэ гэдгийг бас тэндээс мэдэрсэн учраас бас өнөөдөр заавал хуваалцъя гэж бодсон. Тийм. Ер нь бол хүн одоо өөрийнхөө эрүүл мэндийг одоо хамгаалах ёстой шүү дээ. Арьс ч гэсэн хүний биеийн нэг хэсэг. Адилхан л эрүүл мэндийг хамгаалах ёстой зүйл байгаа байхгүй. Тийм болохоор илүү сайхан, илүү өөртөө ихтэй байхын тулд өөрийнхөө эрүүл мэндэд бүрэн анхаарах боломжийг одоо олгож байгаа. Энэ эмнэлэг маань бас нэг сонин зүйл нь одоо зөвхөн солонгос хүмүүсний үйлчлүүлдэггүй бүр Америкийн Ким Кардашиан гэдэг од хүртэл манай эмнэлэгт зэрэг сонсоод баярлалаа шүү дээ. Тэгэхээр ямар хэмжээнд бас судалгаатай очсон болох нь бол харагдах болоо гэж бодож байна. Тэгээд хэдүүлээ очсон бичлэгээ үзүүлэхөө. За тэгээд эмчээс зөвлөгөө авсны хар дээр за эмнэлгийн талаар бас тодруулж ярилцсан байгаа. Энэ бичлэгээ хоёлаа хүргээд эргээд студид олцъя. За тэгээ. Сайн байцгаана уу? За миний хувьд Бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотын Каннам дүүрэгт байрлах Линжанг гоо сайхны эмнэлэг дээр хүрэлцэн ирсэн байна. Тэгээд миний зорж ирсэн шалтгаан гэвэл маш олон гоо сайхны эмнэлгүүдийн талаар судалгааг хийлээ. Тэгээд олон хүнээс сонссон учраас зөвлөгөө мэдээллийг авсан учраас зориод ирсэн байна. Тэгээд яг одоо та бүхэнтэй мэдээлэл хуваалцахаар тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал Исерэнтэй уулзаад байна. 안녕하세요. Сайн байна уу? Тантай уулзсандаа баяртай байна. За миний хувьд ч гэсэн хүлээж авч уулзж байгаад баяртай байна. 만나서 반갑습니다. 만나서 반갑습니다. 강남 리엔장의 이세리 원장입니다. За миний би болохоор Каннам дүүрэгт байрлах Линжа эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал Исерэн гэж хүн байна. За миний хувьд сэтгүүлч мэрэгжилтэй. Тэгээд гоо сайхны эмчилгээ, үйлчилгээ одоо аппаратанд ч байдаг юм уу, мис ажилбарт ч байдаг юм уу, огт орж байгаагүй өмнө нь. За одоо бол орох нэн шаардлагатай болсон гэж ойлгож байгаа. Тэгээд ажлын шаардлагаар Бүгд найрамдах Солонгос улсыг зорж ирэх зол тохиолоо. За энэ үеэрээ олон хүнээс зөвлөгөө мэдээллийг авсны үндсэн дээр танай эмнэлгийг бас сонгож хүрэлцэн ирээд байна. Тэгээд танаас хэд хэдэн зүйлийг тодруулах хэрэгтэй байна. За зөвлөгөө мэдээллийг авах шаардлагатай байна. 네, 저희 병원을 선택해 주셔서 감사합니다. манай эмнэлгийг зорж ирсэнд баярлалаа. За таны хувьд хамгийн түрүүн Линжанг эмнэлгээ одоо хүмүүст танилцуулж өгөөч. Хизээ байгуулагдсан, ямар үйлчилгээнүүдийг явуулдаг, одоо зорилгоосоо ч гэдэг юм уу хуваалцвал. 우선은 병원 소개 좀 부탁드리겠습니다. 네, 저희 병원은 За манай эмнэлгийн хувьд бол одоо байгуулагдсанаас хойш 20 жил болчиход байна. Анх эмнэлгийн захирал маань Жан Ёну гэж хүн байгаа. Энэ хүн маань болохоор анх гоо сайхны мис заслын эмнэлгийг бол анх үүсгэн байгуулж ирсэн бол өдгөө маань анх гоо сайхны мис засал, арьс гоо сайхан, шүдний эмнэлэг гэсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Дээрээс нь манайх дотоодын үйлчлэгчдэр олонтойгоос гадна гадаад үйлчлүүлэгч нар нэлээд ихтэй. Тэгээ дээрээс нь Солонгосын засгийн газраас ерөөхдөө гадаад үйлчлүүлэгч нарыг ерөөхдөө энэ эмчилгээ явуул дээр шүү гэдэг талаас нь бол айгүй их зөвлөдөг юмлаг байгаа. Олон гадаад үйлчлүүлэгчтэй гэдэг нь орж ирсэн цагаас л хойш харагдлаа. Мэдээж олон үйлчлүүлэгч байгаа. Солонгос төр дундаа дотоодын үйлчлүүлэгч нар ихтэйгээсээ гадна давхар гадаад үйлчлүүлэгч нар бид нэлээд их байдаг. Үйлчлүүлэгчдийн сонголт ер нь хаашаа чиглэлтэй байна? Ер нь тренд болж байгаа одоо гоо сайхны эмчилгээ үйлчилгээгээ таны хувьд дурдаач, нэрлээч гэвэл хамгийн түрүүн юу гэж нэрлэмээр байна? Урд нь Монгол өвчнүүд болохоор зэрэг янз бүрийн арга бууж өвчнөөс болоо те Солонгосын нэгдсэн эмнэлгүүдэд мэс заслаа хийлгэх ч юм уу иймэрхүү журмаар иржсэн бол сүүлийн үед болохоор ихэнхдээ арьс гоо сайхны чиглэл ирдэг болсон байгаа тийм. Дээрээс нь шүдний эмнэлэг, нүдний эмнэлэг ч юм энэ чиглэлээр ирдэг болчиход байна. За сүүлийн тренд болж байгаа эмчилгээнүүд гэх юм бол урд нь бол яхаа үнгээр те сивхнөсөө толов өвчлөө арилгах ч юм уу энэ чиглэл байсан бол одоо эсрэгээрээ лифтинг чиглэлийн эмчилгээнүүд бол тренд болж байна гэж үзэж болох нэ. Тэгээ дээрэс нь ерөөхдөө те олон эмчилгээг ингэж хойлдсон маягтай ч юм уу те олон эмчилгээг давхар ингэж сонгож хэлвэл илүү үр дүн илүү мэдрэгддэг учраас ганцхан энэ эмчилгээ тренд болж байгаа гэхээсээ илүүтэйгээр олон эмчилгээ яг шаардлагатай үедээ хэрэглэх нь зөв болов. Миний зорж ирэх болсон бас нэг шалтгаан гэвэл сонссон зүйлдээ хүн итгэдэгтэй нэг олон эмэгтэйчүүд эргэн тойрныхоо хүмүүсийн хийлгсэн зүйлийг хараад бас очиж үзмээр санагддаг юм сониучхан. Тэгээд дэлхийн алдарт орд Ким Кардашиан таны эмнэлгийг зорж ирж үйлчилгээ авсан гэж сонсоод бүр их сонирхол төрсөн олон хүмүүс ч тэр хүн л үйлчлүүлсэн эмнэлэг шүү гэж бас зөвлөжсэн. Ганцхан Ким Кардашиан ирээд амар олон хүн ирсэн гэхээсээ илүү урд нь ч гэсэн манад дээр гадаад өвчнүүд ирдэг байсан. Гэхдээ яг хуу тэр хүн ирсний дараагаас ахуулаа те тэр хүний эмчилгээг нь яг авч аяг ямар эмчилгээ гэсэн тэр эмчилгээг нь хийлгэж гэдэг болсон өвчнүүд бол нэлээд хэрсэн гэдэг чинь. Ярилцлагынхаа төгсгөлд үүдлэсийн талаар бас тодруулмаар байна. Солонгос улсад үүдлэс за залуужуулах те энэ эмчилгээний талаар ер нь хориотой байгаа гэж сонссон. Тэгэхээр энэ эмчилгээтэй дүйцэх үйц бас энэ залуужуулах төрлийн эмчилгээг бас санал болгооч гэвэл та юуг ямар эмчилгээнүүдэд нэрлэж болох вэ? Яг зөв сонсон байна. Солонгос болохоор зэрэг үүдлэсийн эмчилгээг арьсан доор тарих нь одоохондоо хууль бус байгаад байгаа. Тэр зөвшөөрөгдөөгүй эмчилгээ ахна байна. Гэхдээ хүмүүс ерөөдөө үүдлэсийн тэр эмчилгээтэй адилхан залуужуулах ч юм уу те нүүрний нөсгөө толгой багасгадаг яг өөрийнхөө эд эсээр эмчилэгдэх тэр эмчилгээний сонголт нь гэх юм бол MCT гэдэг нэртэй эмчилгээ байгаад байгаамаа. Тэр эмчилгээ нь яаж юм гэхээр зэрэг хүний бид эргэлж идэг өөрийнх нь тэр залуужуулах эсүүдийнх нь хоол гэх юм уу энийг нь болохоор өөрийн эксосом гэж нэрлэдэг байхгүй. Энэ эмчилгээг одоо жоохон идэвхжүүлээд буцаагаад өөрт нь хийгээд өчгөр харьцангуй эсүүд нь ингээ хоолтой болж байна. Дээрээс нь гол эмчилгээний үр нөлөө нь одоо цайрах байдаг юм уу? Хялгсан янз бүрийн судасчлалтай бол тэр нь бүдгэрдэг ч юм уу? Цайх ч гэдэг юм уу? Иймэрхүү байдлаар гоё үр дүнгууд бол харагддаг эмчилгээ байгаа. Олон орны үйлчлүүлэгчид ирж байна. Мэдээж орон орны хооллолт, уур амьсгал, тэгээ орчин нөхцөл гээд олон зүйл өөр байдаг. Тэр дундаа Монгол одоо үйлчлүүлэгчдийн гоо сайхан арьсан дээр гарч байгаа илрэл тийм ээ үйлчилгээ авж байгаа нөхцөл энэ бүгдийг та нэвтрүүлгийнхаа одоо төгсгөлд дүгнэж хэлж өгөөч. За ерөнхийдөө Монгол үйлчлүүлэгч нарын онцлог гэх юм бол нэгдүгээр ерөнхийдөө арьсан нэлээд юм чанга хатуу уул нь бол байдаг. Гэхдээ нэг онцлог нь болохоор энэ шанааны яс нэлээд жоохон том байгаад байдаг. Тэр энэ маань жоохон ингэ нас ахих ч юм уу те иймэрхүү арьс жоохон сулраад ирсэн тохиолдолд шанааны яс маань гожоод бусад эсгүүд нь нэлээд унжаад ялангуяа гунгийн зураас ч гэдэг юм уу энэ марионет өвчлөө гэдэг юм уу эдгээр нэлээд ингэ тодорхой байх тал байгаад байдаг. Тэр урд цагт болохоор зэрэг ингэ утсаар татах ч юм уу те шууд ингэ яадаг эмчилгээ байсан бол одоо болохоор эсрэгээрээ яг тэр үр дүнтэй адилхан хэрнээ хамаагүй өдөртэй хугацаа богинотой улсаараа гэдэг ч юм уу те иймэрхүү лазер лифтинг аппаратуудад лүү зөвлөхөр байгаад байна. Дээрээс нь ерөөдөө жоохон юм бор байдаг ч юм уу те арьсны өнгө арай жоохон юм барафтар байдаг учраас жоохон тоон ап буюу жоохон цайруулах эмчилгээ хийгээд өчвөл хамаагүй дээр байгаад байдаг. Дээрээс нь тэрэн дээр зөвлөлт нь болохоор зэрэг өөрийн эксосом ч юм уу те эсвэл өөр янз бүрийн бустер тарилгууд ч юм уу хийх юм бол илүү гоё залуу байх боломжтой гэж харж байна. Намайг эцэст нь одоо миний арьсыг нэг оншлоод зөвлөөч.
За ер нь бол юу ч хийхгүй байсан ч гэсэн өөрөө бол үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй байна. Гэхдээ би түрүүнтэй хэлсэнтэй адилхан Монгол хүмүүсийн шанаа жоох юм том байдагтай холбоотойгоор энэ хэсэг маань бол харьцангуй сайн те ерөөхдөө хүчтэй чанга юм харагдаж байгаа хэдий боловч энэ шанааны доошгоо хэсэг рүүгээ болохоор зэрэг жоохоо суларсан те жоох үйлчлэнүүд тодрог маягтай байгаад байна. Эсвэргээрээ энийг нь манай дээр байдаг улсаараа гэдэг аппарат ч юм уу те эсвэл жоох энэ хүчийг нэмэгдүүлж өгч байгаа янз бүрийн тарилгууд ч юм уу. Тиймэрхүү зүйлээр хийгдэх юм бол хамаагүй гоё өшөө гоё залууд руу удаан хадгалах бахаа гэж бодож байна гэж. Дээрээс нь хацрын урт талд байдаг энэ хэсэг маань ерөөхдөө жоохон дүүрэн байх тусмаа залуу харагдах байхгүй. Тэгэхээр энэ хэсгээ ерөөхдөө дүүрэн байлгаад доод талын хэсгийг чангалах маягтайгаар би тань зөвлөнө гэдэг чинь. Баярлалаа. Эмнэлгийн үйл ажиллагаагаа болон за надад бас харамгүй зөвлөгөө өгсөнд баярлалаа. Ажилтнаа амжилт хүсье. Манай эмнэлэг зарж ирсэнд баярлалаа. 감사합니다. За ингээ үзэгчдтэй Линжанг эмнэлгийн за эмчилгээ эрхэлсэн даргатай хийсэн ярилцлага хүргэлээ. Үргэлжлүүлээд орчуулагчийг би бас ярмаар байна. Альва үйлчилгээг Солонгост очиод авахд за Солонгос гэлтгүй ер нь аль ч улсад очсон нөө хэлний бэрхшээл гэдэг асуудал маш том шалтгаан болдог учраас за тэр дундаа надад бол Солонгост очиод аль ч эмнэлэг дээр очсон за алхам тутамд л ерөөсөө хэлний бэрхшээлийн асуудал байлаа. Энэ бол нуух асуудал биш. Тэгээд эмнэлгүүд дээр очиод орчуулагчдаасаа энэ бэрхшээлийг одоо үнэхээр мэдрэхгүйгээр ингээ хөнгөн тэнд сэтгэл ханамжийг мэдэрч чадсан. Тэгээд Линжанг эмнэлэг маань ч гэсэн одоо Монгол хүмүүсээ хариуцсан 3 орчуулагчтай байсан. Тэгээд орчуулагчдын талаар үнэхээр одоо бас хэлэхгүй өнгөрч болохгүй бахархмаар юм байл манай одоо орчуулагчид бол угаасаа нөгөө нэг гадаад оронд эмчилгээ хийлгэж байгаа хүнд бол тухайн эмнэлгийн одоо өөр соёлтой өөр хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр тэр асуудлыг шийдэж чаддаг хүн нь болохоор одоо орчуулагч нар байхгүй юу? Ганцхан үгийг нөгөө хүнд дамжуулах гэдэг утгаараа биш, хоёр өөр орны соёлын хооронд гүүр болж өгч идэг. Тухайн хүний асуудал яг юу хэрэгтэй гэдгийг бас өөрийнхөө өнцгөөс монголчуудад юу хэрэгтэй гэдгийг аягүй сайн мэдэрч чаддаг, аягүй тийм мэдрэмжтэй хүмүүс байдаг гэж би боддог л да. Тэгээд Линжан эмнэлгийн хувьд бол 3 монгол орчуулагч маань аягүй туршлагатай хүмүүс байдаг. Тэгээд очисон хүмүүс маань бас аягүй сэтгэл ханамжтай байдаг болохоор их та баярлалаа гэж хэлбэрээ. Ингээд хоёлаа орчуулагчтайгаа бас хийсэн богинохон яриаг хүргэе. Тэгээд энэний өмнө бас хэлтэй болгоо орчуулагч биш юм байна гэдгийг бас их мэдэрсэн шүү. За сайн уу бимба ажил нь сайн уу? Сайн байна уу? Миний ажил сайн байна. За бид бүхэн сайн явж ирлээ. Бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотод байрлах Линжанг эмнэлгийг одоо гоо сайхны яг энэ эмнэлгийг зориод ирлээ. Маш олон төрлийн гоо сайхны эмнэлгийг талаар мэдээлэл зөвлөгөө судалгааг хийлээлдэ энэ хүртэл. Тэгээд танай эмнэлэг нэлээдгүй олон одоо үйлчлүүлэгч хэрэглэгчдийнхаа итгэлийг хүлээсэн эмнэлгээ гэж сонсоод зорж ирсэн эмнэлгээ танилцуулж өгөөч. За юуны төрөнд манай эмнэлгийг зорж ирсэнд баярлалаа. Тэгээд ер нь монголчуудад яг Линжанг гэдэг эмнэлэг одоохондоо шинэхэн сонсогдож магадгүй. Гэхдээ яалтчгүй Солонгостой 2004 оноос хойш анх үүсгэн байгуулагдаа тий бүр 20 гаруй жилийн туршлагатай эмнэлэг байгаад байгаа. Харьцангуй яг уу монголчуудад чинь боловч Солонгос хүмүүсийнхээ хувьд бол бүр аль үжээний танил болчихсон эмнэлэг байгаад байгаа гэсэн. Манай эмнэлгийн гол одоо сүүлийн үед монголчуудад танигдаж эхэлж байгаа зүйл маань Ким Кардашиан ирснээс хойш ерөөхдөө Ким Кардашианы эмнэлэг гэдгээр аягүй сайн мэддэг. Тийм нэртэй болсон уу? Тийм нэртэй болчихсон байгаа гэсэн үг тийм. Тэгээ хүмүүсээс ер нь асуувал Ким Кардашианы эмнэлэг хаана гэвэл манай эмнэлгийг голчуу зааж өгдөг болох байгаа гэсэн үг. Байгууллагт нь орж ирээд хэсгийн хугацааг өнгөрүүлэхэд олон улсын олон үйлчлүүлэгчд орж ирж харагдчихээн. За монголчууд ер нь хэр зорж ирж гэн, зорж ирсэн хүмүүс маань ер нь дийлэнх нь ямар үйлчилгээг төлөхөө сонгож гэн, ер нь ямар үйлчилгээ тренд болж гэн. За ер нь та орж ирэхдээ анзаарсан бах тий. Энэ яг Каннамынхаа төвд байрлаж идэг. Тэгэд энэ барилгынхаа болохоор 12-аас 18 давхарт үйл ажиллагаа явуулж байгаа байхгүй. Тэгээ харьцангуй олон давхар хэрнээ бүх давхруудаа бид нар болохоор зэрэг энгийн арьс гоо сайхан, дээрээс нь мис засал, шүдний эмнэлэг гэсэн 3 чиглэлээр үйлчилгээ явуулдаг гэсэн. Тэгэхээр харьцангуй нэг гэр бүлийнхэндээ нэг нь одоо ээж нь жишээлх юм бол мисцэл сонирхож байхад охин нь одоо юу гэдэг энгийн арьс гоо сайхан ч юм уу те. Аав нь ээж нь бол өөр бусад хүмүүсүүд нь үүдээ шүд сонирхож байгаа. Гэвэл нэг гэр бүлээрээ ирээд бүх үйлчилгээг авах боломжтой байгаа гэсэн. Тэрүүгээрээ жоохон давуу талтай байгаа ах шиг байна. За миний хувьд бол өнгөрсөн оны 8 сараас хойш энэ ажилдаа орсон. Анх ирж байхад бол мэдээж монголчуудад шиндээ нэр нь мэдэгдэхгүй ч юм уу ийм байсан бол одоо манайх бүр 3-3 монгол ажилтнтай болсон байна. Тэгээ монгол үйлчлүүлэгчид нар маань маш их зорж ирдэг ийм эмнэлгийн тоонд орж хад байна. Тэгээ голч яг уу манай эмнэлгийн давуу тал нь анх Линжанг гэдэг нэрнээс ахвалаад яриул олон зүгээр байна.
манай эмнэлгийн даргаыг нь болохоор зэрэг овгон зам баггүй. Тэгвэл анх өөрөө гоо сайхны мэдсэл тэмж учраас яг Солонгостой арьсны юм өргөлтийн чиглэлээр арьс татах чиглэлийн яг юм мундаг эмнэлэг байгуулъя гэдэг нэрийн доор энэ эмнэлэг анх байгуулсан билээ. Тэр ерөөдөө хамгийн анх байгуулагдсан зорилго бол арьс татах байгаа. Тэр утгаараа манай гоо сайхны мэдсэл дээр ерөөдөө арьс татах чиглэлээр ажилласан 20 гаруй жилийн туршлагатай эмч ажилладаг байгаа. Тэр анх бол яг над дээр Монгол үйлчлүүлэгч нар маань арьс татвал арьсаа өргүүл юм засал гэдэг үйлчлүүлэгч нар их ирдэг байсан бол одоо тэр хүмүүсүүд маань харьцангуй үйлчилгээг авч явсан тий. Тэнгүүтээ арай жоох ингээ тий жижигхэн үйлчлэлийнхаа ботоксоо хэлэгчээ ч юм уу, рижурана хэлэгчээ ч юм уу. Эсвэл мис засалд орсны дараагаар нэг 2 жилдээ лифт аппаратандаа нэг тогтмол ороод яваад байя ч юм уу тий. Иймэрхүү чиглэлээр монголчууд маань илүү түлхүү ирдэг болчихсон байна. Түрүү хоёлаа ярилцлагын өмнө зөвлөгөө аваад сууж байхад гоо сайханд одоо нөгөө хэрэглэгчид мис засалд орохоосоо илүүтэй за гоо сайхны яг нөгөө эмчилгээч байдаг юм уу аппаратанд орох ийм үйлчилгээнүүдийг түлхүү сонирхдаг болчихжээ гэж хэлсэн шүү дээ. Яг үнэ. Анх бол бүр ингээ те 2-3 жилийн өмнө бол мис засал гоо сайхны мис засал гэдэг зүйлээр аягүй тренд байсан байхгүй. Тэгсэн чинь одоо ганцхан Монголд төдийгүй яг энэ дэлхийн бусад одоо энэ Каннам гэж Солонгосын Каннамд байрлаж байгаа бүх эмнэлгүүдэд ер нь бол ирж байгаа гадаадын ч бай дотоодын өвчтнүүд нь гоо сайхан л чиглэж байгаа байхгүй. Яагаад гэж юм гэхээр миний харж байгаагаар магадгүй нэг 4-5 жилийн өмнө те нүдээ засуулах, хамраа засуулах, арьсаа татуулах үйлчлүүлэгч нар нь аль хэдийнэ тэр үйлчлэгийг авчихсан байгаа гэдэг. Одоо болохоор жижигхэн ажилбар хийгээд яг тэр үр дүнгээ гой бэрий гэж байгаа ч юм уу. Аль эсвэл арай манай монголчуудын насын аваад үсгэр нэг 40 гаруй настай те арьс татах хэмжээний мэдсэл шаардлагагүй жохон юм ажилбар хийлгэх шаардлагатай ийм өвчтнүүд бас аягүй хэрж байгаа байхгүй. Тэр хүмүүсүүдэд бол мэдсэл зөвлөгдөхгүй учраас лифтинг аппарат ч юм уу те арьс өргөдөг юм аппаратын эмчилгээнд орох ч юм уу. Аль эсвэл жижигхэн утсаар ингээ хамтд нь бүр гоё үрдэн харъя гэвэл те утастай ингээ хослуулаад хийчих ч юм уу. За тэгэнгүүтээ ер нь 40-оос хойшоогоо болоод тэгэхээр зэрэг нарны гэрэл мэрэлттэй хэд имзэг болоо цэвхнөсөө толб гараад идэх ч юм уу, арьс улаагаад идэх ч юм уу, хялгсан өвчлөлтэй тодроод идэх ч юм уу те. Энэ зүйлийг засах тодлогоор янз бүрийн бустер тарилгууд байдаг байхгүй солонгосчууд. Тэр энэ бустер тарилгуудаа хэлэхээр ирж байгаа хүмүүсүүд ч их байгаа. Яг энэ салбарт ажиллаж байгаа юм чи би ба нэг зөвлөгөө өгөөч. Эрт ихэлбэл илүү хэмнэ гэсэн бас үг байдаг штэ. Тэгэхээр ер нь аль насандаа эхлэх хэрэгтэй юм бэ? Одоо гой сайхан байх тал дээрээ, залуу насаа хадгалах тал дээр. За ер нь бол миний харж байгаагаар бол 30 гараад эхлэхээр ер нь гоо сайхны ажилбарыг жижигхэн ч гэсэн хийгээд нэг гуйжуулаад идэх ч юм уу те. Эсвэл нэг улирал солигдоод юм хуурай нөхцөлттэй юм ялангуяа Монголд шүү те. Солонгос нэг ирж очих боломжтой байгаад байдаг бол жоох услаж өгөх тарилга хийлэгдэх ч юм уу. Иймэрхүү байдлаар хийж аваад 35-аас дээш настайхан бол түрүүн таны өөрөж хэлсэнтэй адилхан те. Эрт эхлүүл хэмнэнэ. Яагаад гэж хэлэхээр солонгосчууд жишээлх юм бол 40-оос дээш наснд ч юм те 40-45 наснд арьс татах хэмжээнд юм унжилт байдаггүй байгаа байхгүй. Тэнгүүд эсэргээрээ манай Монгол зарим бүсгүүчүүдийн хувьд болохоор зэрэг харьцангуй 40-45 наснд татах болчиход байдаг байхгүй. Тэр эн чинь юм хийлэхгүй байжгаад эрт эхэлж байгаа гэсэн үг. Тэнгүүтээ ийм эрт наснд мэсэлд орчхоор чинь зэрэг дахиад тэр мэс заслын үргэлжлэх хугацаа нэг 10-15 жил шүү дээ. Тэгэхээр 50 юм уу 55-таад дахин мэсэл хэрэгтэй болчихно гэсэн. Тэр хоёр дахин илүү ийм мэсэл хийлгэх шаардлагатай болчихсон амьдралынхаа хугацаанд. Тэгэхэд энэ солонгосчууд ингээд жижиг юм хийлгээд өндөр өртөгтэй биш те. Харьцангуй жижиг юм хийлгээд жилдээ нэг жоохон юм хийлгээ яваад байхад 45-50 настайд татах хэмжээний биш байгаа. Жагартайтай татаж болохоор байгаа байхгүй. Тэгэхээр өөртөө хөрөнгө оруулах хэрэгтэй байна. Тэгэхээр яг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг олон одоо гоо сайхны эмнэлэг одоо үйлчлэгээ үзүүлдэг газруудаас танай одоо эмнэлгийг зорж ирэх шалтгаан юу вэ? Юу гэж зөвлөх вэ? Нэгдүгээрт бол те маш туршлагатай эмч нартай байгаа те. Сүүлийн үеийн тоног төхөөрөмж байгаа те. Тэгээ гол нь хариуцлагатай байгаа гэсэн. Тэ ямар нэгэн мөнгөний авчаад те гадаад өвчтөй эмч бид нар үйлчилсэн л болно гэж хайдаг биш те. Эсэргээрээ ямар байна, яаж нээж ингээ буцаагаад харьцдаг ч юм уу те. Эсвэл янз бүрийн асуумар зүйл байвал тэр даруйд нэмч рүүгээ холбоод өгдөг ч юм уу те. Энэ дараагийн одоо яаж ин гэж нэг кэрлэх гэж бодох өвчтөн. Тэрийг бол манай амьд бол яалтчихгүй. Даваа талтай учраас нэг ирсэн өвчтөн бол заавал давтаж ирдэг ч юм уу те. Ойр орчны найз нөхдөд дагуулад ирдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар манай монгол өвчтөн нэмэгдээд байгаа л гэж харж байна. За тэгээд төгсгөлд нь эмнэлэгтээ бас зорж ирээд үйлчлүүлэхийг уриаж манай монголчууд чинь бүгд найрамд Солонгос улсад олон хүн ажиллаж амьдарч байна. За ер нь улирал бүр одоо олон хүмүүс наашаа зорж ирж байна шүү дээ. Тэгэхээр яг энэ төрлийн үйлчилгээ авах гэж байгаа бол магадгүй танай эмнэлгийг зориод ирэхэд бидээс нээлттэй хүлээж авна те. Манайх бол бүх хүмүүстэй те
маш мэрэгжлийн төвшөнд, маш мэрэгжлийн мундаг туршлагатай эмчнэр маань үйлчлэн сүүлийн үеийн тооны төхөөрөмж тэглээгээд тийм үнэтэй ч юм уу те гадаад өвчтөд ингээ нэмэн өртөгтэй ч юм уу тиймэрхүү зүйл байдаггүй гэдгээр даваа талтай. Тэгээ баталгаатай сайн бүтээгдэхүүнээр үйлчилж байна гэдэг бол даваа тал. За тэг бимба хүлээгээд авна тий. Тийм би хүлээж авна. За баярлалаа бимба. Ажилтны амжилт. Та бүгдэд ч амжилт хүсье баярлалаа. Үзэгчдэдээ Линжан эмнэлгийн орчуулагчтай хийсэн яриагаа бас хүргэлээ. Тэгээд мэдээж одоо гоо сайхан арьс арчилгааны үйлчилгээг дээд зэргийн одоо төвшөнд мэдэрсэн бас сэтгэгдлээ нэвтрүүлгээрээ дамжуулан хуваалцлаа. Тэгээд энэ хүртэл гүүр болж ажилласан Солонгос эмнэлэг зуучлалын байгууллага буюу Конган-ийн байгууллагынхаа оюутандаа баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд нэвтрүүлгээ маш богинохон хугацаанд хоёлаа ингээ хүргэж जैन. Тэгээд төгсгөлд нь энэ бүх үйлчилгээг авах боломжийг олгодог Конган-ийн байгууллагынхаа бас хаяг байршил утасны дугаарыг танилцуулаач. Мэдээж нэвтрүүлгээр маань одоо олж авсан мэдээлэлээ баталгаажуулах, илүү дэлгэрүүлж мэдээлэл авахыг хүсвэл та бүхэнтэй холбогдох байх. За манай байгууллага болохоор шин сонголт гэдэг Солонгосын виз мэдээллийн төв байдаг штэ. Тэрний яг зүүн талд хан өргөгийн 601 тоотод байдаг. Тэгээд та бүхэн эмнэлэгтэй холбоотой зөвлөгөө авахыг хүсэх юм бол миний 99 98 91 58 гэсэн дугаард холбогдоод бүх зөвлөгөөг авах боломжтой. Дээрэс нь манай Facebook хуудас доор харагдж байгаа Конган-ийн гэж биччихээр ер нь бол гараад ирчих болоо гэж бодож байна. Тэгээд Instagram-аар холбогдъё гэвэл Ойка тогоон төмөр гэдэг байгаа. Тэгээд хүссэн асуултаа байх юм бол ерөөхдөө яг ямар мэдээлэл авахыг хүсэж байна. Тэгээ өөрт чинь компьютер томограф, CT одоо нөгөө бичлэг зурагнууд чинь байх юм бол манай мэйл рүү холбогдоод явуулаад тэгээд ерөөхдөө үн мэдээлэл бас авч болно. Гоо сайхны хувьд болохоор зүгээр зөвлөгөө байдаг учраас аль үйлчлэгийн зүгээрөө үн төлбөр нь хэдөө гэдээ явчихдаг гэсэн үг. Тэгэхээр маш олон одоо мэдээлэл нэг дороос авах боломжийг олгодог танай байгууллагт бас олон хүмүүс талархаж явдаг юм байлээ. Тэгээд олон комментаас бас сонссон, уншлаа. Тэгээд байгууллага бас судалж авах явцдаа ч гэсэн таньж мэдэж авсан. Тэгээд байгууллагын ажилд, цаашдын ажилд олон хүмүүсийн эрүүл мэндэд гэр бүлд нь аз жаргал өгч байгаа. За гоо сайхандаар оруулж байгаа хөрөнгө оруулалтад нь талархаж байгаагаа илэрхийлье. Амжилт хүсье Вика. За баярлалаа. Үзэгч та бүхэн кофе юу цайв нэвтрүүлгийн ээлж дугаарыг хүлээн авч үзлээ. За энэ удаад Солонгос эмнэлэг зуучлалын байгууллага Конган-ийн гэсэн байгууллагын талаар үзэгч та бүхэнтэй мэдээлэл хуваалцахыг зорилоо. За энэний сацуу бүгд найрамдах Солонгос улсад ямар эмчилгээ үйлчилгээ авах боломжтой талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл үзэгч та дэлгэцэн дагавар байршиж байгаа. За утасны дугааруудад пэйж хаягт холбогдож мэдээлэлээ солилцоорой. Өөр одоо та бүхэнд одоо тулгарч байгаа асуудал бэрхшээл байвал асуудал байхгүй. За Солонгос эмнэлэг зуучлалын байгууллагатай холбогдоход л одоо асуудлаа шийднэ гэдгийг би бас өөрийнхөө зүгээс одоо дамжуулан хэлмээр байна. Ингээд хамт байсан та бүхэнд баярлалаа.